Тэгвэл яг бид маш зөв бас гарцсан дээр байна. Хэвлэл мэдээлэл сэтгүүлчид их хурлын гишүүд бид нар бүгдээрээ нэг зүйл дээр санал нэг байна. Энэ бол энэ хуулийг тодорхой хэмжээнд хэлцэх ёстой юм байна. Зөв асуудлыг ярилцах ёстой юм байна. Буруу асуудал байгаа бол тэрийг засах ёстой юм байна. Тэрийг засах нь нээлттэй. Бид тэдэн дээр ямар нэгэн шахалт үзүүл ямар ч тийм зөвхөн шүлийн зүгээс парламентын дархлаараа халтж ийн гэдэг тайлбар тавиад байгаа шүү дээ. Үүн дээр эрхэл гишүүд хамгийн амжилт юм тэгээд шүд суугаж одоо өшөө авалт хийж одоо гишүүнээс нь төтгөлзүүлэх гэж гэдэг юм ийм хардлагыг бол хэлээд байна л да. Энэ хууль хизээнээс яаж хэрэгжүүлнэ? Хэрвээ батлагдвал хэрвээ хууль батлагдсан өдрөөс хэрэгжинэ гэж байгаа. Хэрвээ батлагдсан өдрөөс хэрэгжээд явхад одоо өмнөх асуудлыг тийм ээ буцаж шийдэх үгүй юу гэдэг одоо буцаж үйлчлэх үгүй гэдэг асуудал байгаа шүү дээ. Буцаж үйлчлэхгүй гэж би бодож байна. Буцаж үйлчлэх үгүйг мэдээж дагалдах хуулиудаараа бас л их хурлаа шийдэн шүү дээ. Тийм ээ. Бид нар өөрсдийнхөө хүрээндэл асуудлыг шийдэж байгаа. Сонзонгийн сэтлэр хэрвээ энэ асуудлыг намын хуваагдлаар энийг хийх юм бол Монгол улсын ерөнхийлөгч яаж эв нэгдлийг хангах чиглэлтэй байж болох вэ? Энд чинь эв нэгдлийг хангах дээрээс нь парламентынхаа дархлааг сайжруулахын тулд энэ бүхэн чинь хийгдэж байгаа. Тийм ч учраас энэ дээр бид нар үндсэн бас ийм нэмэлт нөхцлүүдийг оруулж ирсэн байхгүй юу хуулинд. Ямар нөхцлөө гэх юм бол хэрвээ санал хураавал хин нэг одоо татах байдлаар ёс зүйн дэд хороо дээрээс нь цаашлаад улсын хурл хилцэх явцад энэ бүхнийг хаалттай горимоор яагаад шийдэж болохгүй? Дандаа нээлттэй арга дэргэдийнхээ нүдэн дээр одоо ингээд хин нэгнийг хэлмэгдүүлэх гээд бос нь одоо зохион байгуулалтын хэлмэгдүүлэлтэнд оруулах болох юм бол энийг нээлттэй хэлцэн дүгнэлт гаргана. Хэлц хэсэгтгийг одоо хэрхэн шийдэх вэ гэдгүүдийг бүгдийн шат дараатаагаар ингэж хамгаалсан зохицуулалтаар хийж байгаа. Эцсийн дүндээ улсын хурл өөрөө шийдвэр гаргачаад байвал улсын хурлын шийдвэрийг хянах цэцэн өөрөө хянана гэж байгаа ш дахиад. Энд чинь хин нэгнийг бид нар хэлмэгдүүлэх гээд байна уу эсвэл хин нэгнийг хамгаалах гээд байгаа юм уу? Хамгийн гол нь чинь хариуцлагатай байж ич, хууль журамтай байж ич их хурл өөрчлөгдөнө. Дараагийн их хурлын сонгуульд одоо намуудаас гаргах жагсаалтад оруулах гишүүдэд өөрчлөлт ирнэ. Хариуцлагатай болно. Намын тухай хууль батлагдсныхаа дагуу ёс зүйн асуудлууд яригдана. Эрдэстэй ордог болно. Бүртгүүлдэг болно, тийм ээ. За тэгээ мэдээж энэ хардаад байгаа асуудлуудыг бол чөлөөтэй шүү дээ. Их хурлын гишүүд өөрсдөө тэрийг хасчих болно шүү дээ. Бүрийн эрх нь байгаа байхгүй. Тэгэхээр заавал субъектив байдлаар одоо бид нар л ингэж хандах нь бол зохисгүй асуудал гэж бодож байна.